За 2019 оны 4 сарын 17-нд А322 тооцоолсон газрын зөрчил барилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан байгаа. За мөн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай гэсэн ийм нийслэл засгийн даргын захирамж гарсан байгаа. За энэ захирамжийн явцын хүрээнд бол бид нар эхний ээлжинд өмнөх жил явагдсан явган хүний замын арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж ингэж ажиллахаар тусгасан. Энэ ажил бол эхэлсэн байгаа. Эхний ээлжинд бол нэг одоо иргэдээс болон холбогдох байгууллагуудаас ирсэн саналуудыг авч үзэх 30 байршлын санал дээр бид нар ажиллаад 25 газрыг чөлөөлсөн байгаа. Цаашдаа бол бид нар өөрсдийнхөө сайтаар энэ саналуудыг иргэдээс авж байгаа. Одоогийн байдлаар 45 санал ирсэн байгаа. За газрын зөрчлийн ярил арга хэмжээний хүрээнд бол авто замын орц гарц, явган хүний замаа бас чөлөөлөх, за зөвшөөрлөгийн баригдсан хайс, хашааг буулгах, илүү одоо өөрийнхөө байгаа эзэмшил газраас илүү хашаа барьсан газрыг буулгасан ийм ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Нийслэлийн засаг дарга бол эхний ээлжинд Улаанбаатар хотын их тойроо байрлах байршлууд дээр наривчлсан судалгаа гаргаад за шаардлага хөрвүүлнэ. За шаардлагын дагуу буулгаагүй тохиолдолд албадан буулгах арга хэмжээг авч ажиллаа гэсэн юм захирамж гарсан. За бусад хэсэгтэр бол одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 сард болох хурлаар энэ хашаа хайсны Улаанбаатар хотын нутаг дэвсгэр барих журмын зохицуулалтыг хэлэлцэгдэнэ. За энэ журам гарсан тохиолдолд бол нийслэлийн хэмжээнд судалгаа явагдаад та бүхний хэлж байгаа энэ бүх зөвшөөрлөгөө мэддэхгүй хашаа хайснуудыг бол нэг чигтэн болгоно гэсэн ингэж ойлгох хэрэгтэй. За эхний ээлжинд бол Улаанбаатар хотын их тойроод байрлах скватер дүүргийн 1-ээс 8 дугаар хороо. За чиглэлтэй дүүргийн 1-ээс 6 дугаар хороо. За Баян зүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хороонууд гэсэн их тойроо дотор байрлах хороонууд дээр наривчлсан судалгаа яваад за нийслэлийн хотоол хөгжлийн газраас судалгаа явна. За нийслэлийн газрын алба болон нийслэлийн цагдаагийн газар за мөн нийслэлийн мэргэжлийн албаны байгууллагуудаас албадан буулгах зөрчил арилгах арга хэмжээнүүдийг газар дээр нь ингээд эрт 7 хоногоос эхлүүлээ явахаар ингэж болсон гэдгийг та бүхэн мэддэг. 2009 онд нийслэлийн нутаг дэвсгэрээр хашаа зөвхөн хашааг зохицуулах юм журамтай. Одоо бол тэр журам мөрдөгдөж байгаа. За одоо гарах журам маань болохоор хашаа хайс гэдэг хайсыг нэмж оруулсан юм өшөө илүү тодорхой болгосон журам гарна. Тэгэхээр одооний нөхцөлд бол энэ арга хэмжээ бол 2009 онд батлагдсан журмын дагуу явна гэж ойлгох хэрэгтэй. За энэ 4 сард иргэдийн хурлаар батлагдсан журам батлагдвал шинэ журмаар шинэ нөхцөл байдлаар бас энэ арга хэмжээ үргэлжлээ явна гэж бодлоо. Рекламын самбарыг нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулах иргэдийн хурлын журамтай. Энэ журмын дагуу одоо холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн зөвлөл байдаг. За энэ зөвлөлийн одоо хурлаар ороод нийслэлийн нутаг дэвсгэрт ямар хэлбэрийн, ямар загварын самбарыг аль аль гудамжуудад байршуулах вэ гэсэн ийм шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрийг үндэслээд Улаанбаатар хотын ерөнхий мэндийн тушаал гарч холбогдох одоо байршлууд дээр нь реклам самбаруудыг байршуулдаг. Иргэдийн хурлын баталсан журмааруу та нар мэдэн тулгуурт буюу одоо турбан хөлтөө 2 буюу 3 талтай одоо энэ хулдаасан хөвлөмөл ийм самбарыг ер нь орчин үеийн одоо хөгжлийн дагуу Улаанбаатар хотын Инг тайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, за Баг тойруу, Их тойроогийн одоо нийтдээ 23 4 одоо гудамжуудад ийм тулгууран хөлтөөд хулдаасан самбарыг байршуулахгүй гэж заагаад өгсөн. Саяын дурдгдсан одоо гудамжуудад харин орчин үеийн одоо шийдэлтэй ледийн болон электрон өсгөн одоо хэлбэрийг үүдэх ийм мэдээллийн самбарыг байршуулж болно гэсэн ийм журамтай юм. Тэгэхээр энэ журмын дагуу мөрдөж байгаа. За харин одоо ялангуяа зуны цаг гэм үү. За ялангуяа 5 дахь өдрийн ороо хагас бүтэн сайнаар ингээд аж ахуйн байгууллагууд энэ одоо холбогдох байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр ийм тулгуурт реклам самбаруудыг байршуулдаг байгаа юм. Тийм учраас өнгөрсөн 7 хоногийн хагас бүтэн сайдар засаг даргаас өгсөн үүргийн дагуу хотын ерөнхий мэндийн одоо тушаалаар журам зөрчсөн хоригдсон бүс газар тэгээд төлбөр хараамжаа төлдөггүй ийм тулгууртай реклам самбаруудыг бидний буулгаж авсан. За цаашдаа ч гэсэн одоо дурдгдсан байршлууд дээр энэ журмыг зөрчсөн ийм самбаруудыг одоо буулгах ажлыг үргэлжлүүлнэ. 1.
За хоёрдугаарт нь байгууллага аж ахуй нэгжүүдийн хаягийн байгууламжийг засгийн газрын тогтоолын дагуу ямар одоо кредит үсгээр ямар фонтой, ямар хэлбэртэй, ямар загвартай байх уу гэдгийг мөн энэ журмаар одоо тогтоогоод тэрийг дүүргийн одоо засаг дарга түүний тамгын газар холбогдох байгууллагууд энэ аж ахуйн байгууллагуудад тусгай зөвшөөрөл өгтөө ийм одоо хаягийн байгууламжуудыг байна гэсэн ийм журам бий. Энийг харамсалтай нь одоо манай дүүргүүдийн засаг дарганы тамгын газар мөрдөхгүйгээс болоод та бүхэд мэдж байгаа. Одоо хүн ам үйлчлэгээ төвлөрсөн одоо үйлчлэгээний газруудад янз бүрийн хэлбэр загвартай ийм одоо жоромжирдсан стандартын бус өнгө үзмжгүй аюулгүй байдалд алдагдсан ийм одоо хаягийн байгууламжууд бий. За энийг одоо бид нэр бас ажлын хэсэг байгуулад ингээд дүүргүүд энэхүү журмын дагуу төрөвчөөс нь буулгаад цэгцлээд явж байгаа. За гэхдээ та нар түрүү хэллээ энэ хайс хашлагч бай, рекламын зар сурталчилгаач бай. Энийг бол үе үеийн одоо засаг дарга нараас шийдвэр гарч холбогдох байгууллагууд бид нэр дарга хэмжээ авч байгаа боловч энэ ажиллагаа бол бас төдийлөн таслан зогсоогдоод хийж чадахгүй байгаа. Тэгээ аж ахуйн байгууллагууд барилга усралтынхаа зөвшөөрлийг аваад тэгээ барилга үйлдвэрлэлээ хийхдээ суурьаар олгогдсон газраас илүү газар дээр нийтийн эдмэсэн зам талбай явган хүний одоо замыг хаасан ногоон байгууламжийг сүйтгэсэн ийм барилга байгууламжийн хашааг бариад байгаа юм. Дээр нь одоо та нар харж байгаа тухайн одоо хуулийн этгээд иргэн холбогдох байгууллагынхаа зөвшөөрлөөр хашаагаа барьж байгаа. Тэгээ өөрийнхөө хашаан дотор зөвшөөрлгүйгээр жоромжирдсан янз бүрийн том хэлбэртэй ийм самбарыг бол сүүлийн үед маш хэмжээгээр гаргаж байгаа. Тэгээ энэ одоо журмаар за мөн одоо Монгол улсын одоо мөрдөж байгаа хууль тогтоомжоор тэр иргэний хуулийн этгээдийн хувийн өмчөд байгаа өөрийнхөө одоо хашаан дотроо барьсан энэ самбарыг албадан буулгах хууль эрхцэн зохицуулалт байхгүйгээс болоод тэгээ энийг буулгасан байгууллага албан тушаалтангууд бид нар одоо шүүхийн байгууллаганд буруудаад байгаа юм бий. Тийм учраас бид сая одоо манай дарганы хэллээ нийслэлийн иргэдийн хурлаар энэ одоо хашаа хайсыг буулгах, барих, хачих энэ журмаар иргэн хуулийн этгээд өөрийнхөө эдмэж авсан газар дээрээ холбогдох байгууллагын зөвшөөрлгүйгээр одоо журмын одоо бус стандартын бус аюулгүй байдлыг алдагдсан ийм одоо самбаруудыг байршуулах юм бол шууд одоо холбогдох эрх баатар тушаалтны шийдвэрээр албадан буулгана гэсэн ийм журмын төслийг бид нэр одоо энэ журамд оруулж байгаа. За танаа харж байгаа сүүлийн үед энэ нийтийн эдмэжлийн зам, хайс, хашлага ингээд одоо шөнийн цагаар авцамын тухай хуулийг зөрчиж согтуугаараа тээврийн хэсэж жолоодож нийтийн эдмэжлийн зам талбай хаягийн байгууламж, гэрлийн шон, за ногоон байгууламж ихээхэн хэмжээгээр эвдэж сүйтгэж байгаа асуудал бас буурахгүй байгаа. Тийм учраас бид нар бас энэ хайс хашаа арга хэмжээний одоо үр дүнд энийг эвдэж сүйтгэсэн улсууд дээр холбогдох байгууллагууд одоо шүүхэд хандаж хохирлоо нөхөн барагдуулах чиглэлээр нэлээд олон арга хэмжээ зохион байгуулж байна. За хохирлыг бол зорчин адилхан төрийн даансанд төвлөрүүлээд тэгээ цагдаа дээр эрүүгийн хэрэг үүсгдээд гин буруутаанд тогтоогсны дараа бид тэр хүнээс нийтийн эдмэсэн зам талбай хохирлынхаа мөнгийг гаргуулад тэгээ тэрийг арчилдаг, торддог мэргэжлийн байгууллагуудаар нь төвлөрсөн одоо нөхөр охин төлбөрөөр нь тухайн одоо нийтийн эдмэсэн зам талбайг нэмж сэргээх засах ажлыг бол нэлээд шуурхай арга хэмжээ авч байгаа гэж танд хэлмээр байна. Төлбөр хураамжаа төлөөгүй самбаруудад бий. Энийг бол одоо сар бүр одоо нийслэлийн төсөв төлбөр хураамжийнхаа хэмжээ байршил 1 2 3 дугаар зэргийн бүсээсээ хамраад иргэдийн хуулийн журмаар дотоо хязгаартаа тогтоосон байна. Тэгээ тэрийг нэг өдрөл буюу төлөөгөө мэдэгдэл өгөөд тэгээ гэрийг нь туслах удмаар самбарыг албадан буулгах ийм журмын дагуу бид ажиллаж байгаа. Тэрийг одоо би тоо мэдчихэв. Ер нь бол би хэллээ шүү дээ. Рекламын тулгууртай дэлгэцэн дээд энэ самбар бол зөвшөөрлөөр баригддаг. Гэхдээ хоригдсан бүсэд байж байгаа. Одоо бид нар бол интааны гүүрийн дагуу түүний баруун зүүн талаа баригдсан 6 том самбарыг өнгөрсөн 7 хоногийн хагас өдөр шөнийн 12-аас өглөөний 6:30 хүртэл буулгасан.
Одоо бид нэг баг тойруугаар энэ нийтийн эдийн зам талбайд байгаа айлын хашаанд байгаа, аж ахуйн байгууллагын хашаанд байгаа өнгө үзэмжгүй, савбагаа дурагдсан, аюулгүй байдал наддагдсан ийм самбаруудыг мэдээлэл өгсөн. Одоо энэ хагас өдөр бас буулгана. Энэ хагас өдөр бид нар бүх нийтийн эцсийн урилгын 90 минутын арга хэмжээгээр нийтийн эдийн засгийн одоо байгууллагаа самбаруудыг мөн буулгах ажиллагаа өргөжүүлнэ гэж байна. Би тэгэн томч таавал тийм энэ менежер бөгөөд авчаатай.